Бусдад түгээсэн баяр баясгалан, бусдын төлөө гэсэн сэтгэл, бусдын төлөө хийсэн үйл бүхэн буян болдог гэж монголчууд бид ярьдаг. Чухамдаа өөрийн эрх ашигыг хойш тавьж, өрөөлийн сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг хүмүүс бол үйлдвэрчний эвлэлийнхэн. Алдран төдийлөн дурсахгүйч ажил үйлс нь мөнхөд хөдөлмөрийн хүний төлөө буцалж явдаг олон зуун хүн та бидний дунд чимээгүй оршсоор. Тэдний нэг нь Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чүлтмийн Балчин нэм. Балчин нэмгүй Монгол улсын аж үйлдвэрийн салбар тэр дундаа Эрдэнсийг ундруулагчид элч гэрлийн эзэд болох эрчим хүч геолог уул уурхайн салбарын баялаг бүтээгч олон мянган жирийн ажилчдын төлөө өөрийн 40 шахан жилийн амьдралаа зориулжээ. Гялалцтал тосолсон гутал, ганган дэгжин пальто, 30 гаруй жил хэрэгэлсэн ч өнгө чанараа алдаагүй сүнх гээд ёстой л бусдын төлөө тэмцэж ирсэн ажил хэрэгч нэгт нямбай зан чанар өнөөдөрч түүнээс харагдана. Балчин нямгайн туулж өнгөрүүлсэн амьдрал, хийж бүтээсэн бүхэн Монголын үйлдвэрчний эвлэлийн түүх үлээ. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын Улаангуу гэдэг газар 1943 онд төрсэн байдаг. Би ч хожуу сургуульд орсон. 9 сурчээд сургуульд орсон хүн. Отгон Пагун багш гэдэг маань 1-р ангид хүлээж авч байсан юм аа. Би ч одоо 2 ахтай, 1 эгчтэй, 2 дүүтэй хүн. Багадаа би мал хариулдаг, ээж авдаа тусалдаг. Манайх нэг их малтай байгаагүй, зүгээр өхөр жаахан хонтой. Тэгээ ингээд нэгдэлж их хөдөлгөөн өрнөсний жил манайх малаа нэгдэлж өгч би хүргэж өгчээсэн байдгийн. 20 үнэгээ аваачж өгсөн хамгийн сүүлд манай аав нэгдэлд орох бас жаахан хориг байсан шиг байна. Нилээн хойно 56 онд бүх малаа өгч нэгдэлж юунд орж. За тэгээд нэгдлийн ажил тусалдаг, өв садланд явдаг ийм л хүүхдүүд байсан. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийг 63 онд 34 нөхдийнхээ хамт төгссөн. За 10 жил сурч байхад манай ангийн багш Дорлогийн Дамдин гэж багш байсан. За энэ хүн биднийг одоо үнэхээр сайхан хүмүүжүүлсэн те. Бид 60-аад он гэдэг бол Монголд социалист хөдөлмөрийн хөдөлгөөн өрнөсөн ийм үе байсан. Тэгээ манай багш яриад энэ сурагчдын соёлт нөхөрлөл гэж байх ёстой байна. Ингээд бид 34-ийн ийм үүрэг аваад соёлт нөхөрлөлийн анги болох үүрэг авсан. За ингээд намайг соёлт нөхөрлөлийн ангийн нөхөрлийн даргаараа тавиад би одоо багшийнхаа туслах гэхүү багштайгаа адилхан багш болж хүүхдүүдэд ингэж манлайлж ажиллаж ингээд төгсөх жилээ 63 онд мандат авч байсан. За энэ бол одоо хамт олноороо ажиллах, хамтарч хөдөлмөрлөхийн их болсон юм уу да гэж бодогдмаар. За ингээд бид одоо 34-ийн сургуульд явж би одоо олон нөхдийнхээ хамт бас 10-аад нөхдийн хамт зөвлөлт толгойд улсад тэр үеийн нэрээр ангиасаа гуруула одоогийн Украины Одесса хотод хүнсний технологийн дээд сургуульд суралцсан. Ингээд 1968 онд төгсөж Улаанбаатарын Маккамнат ажилласан юм да. Тэгээд бид хэсэг хугацаанд ажиллаад би Маккамнатад байжсэн чинь Маккамнатын захиргаа намайг Германд консерв үйлдвэрлэлийн чиглэлээр дахин мэргэжил дэвшлүүлэх юм жилийн курстэй болсон. Би болон мадтай авд олон нөхдийг. Тэгээд бид Германд жил болж ирээд 1972 онд Улаанбаатарт консерв үйлдвэрлэж эхэлсэн. Энэ консервын үйлдвэрлэлийн инженерээр, технологич инженерээр би ажиллаж анхны консерв хийжсэн. 5-6 төрлийн консерв хийсэн. Одоогоор жигэнсэн мах, элэгний нухаш, хилээ, зүрх, махан татас зэрэг 5 төрлийн консерв үйлдвэрлэж байгаа энэ цэг 3 дугаар улирлын эхний 2 сарын төлөвлөгөөг 120-с 164 хувиар биелүүлээд байна. Консервын цехийн 80 ажилчны 80% нь техник мэргэжлийн сургууль, политехникум төгсгсөн мэргэжлийн ажилчид юм.
Энэ 5 жилдээ тус цех 20 сая лаз консерв үйлдвэрлэж гадаад дотоодын хэрэгцээнд гаргах юм. Консерв хийн гэдэг бол Монголд маш их ашигтай. Өөрөөр хэлбэл зүгээр түүхий мах гаргаж байсан доо боловсруулад экспортод гаргахад ихээхэн ач холбогдолтой ийм зүйл болж ирсэн. Энийг маань одоо төр засгийн нөхдүүд одоо их үнэлжсэн. За би гэхдээ одоо Сэдэн Балдархтай консерв үйлдвэрлэлийн талаар яамныхаа удирдах нөхдөд 2 удаа уулзсан байдаг ш танилцуулсан. Консерв үйлдвэрлэх хугацаанд үйлдвэрчний хувьд би сонгуультай байсан. Тэргүүлэгчээр. Үйлдвэрчний хэвлэлийн ажлыг үндэхэд дээд сургууль төгссөн хүн бидний үед бол бас л сайн мэддэггүй байсан л да. Тэгсэн манай комбинатын дарга Бямбад Орж гэж хүн байсан. Бямбад Оржгаа тухайн үед 60-аад онд үйлдвэрчний хэвлэлийн төв зөвлөлийн даргаар ажиллаж исэн хүн. Тэр дарга бидэнд их юм сургадаг тийм хүн байсан л да. Би гэхдээ одоо тэр үйлдвэрчний хэвлэлийн чухам юу хийдэг, ямар зорилготой байгуулга юм гэдгийг Бямбад Орж байгаагаас анх сонсож мэдсэн байсан. Үйлдвэрчний хэвлэл чинь их ажилттай байгуулагчтай. Сонгуул болдог. Манай үйлдвэрчний хорон дарга Буряд гэж хүн байж агаад өндөр насны тэтгэврт гарах болоод сонгуул болсон юм. Тэгээ сонгуулаар манай ажилчид миний нэрийг дэвшүүлээл. Тэгэл би одоо тэр ажилчдынхаа мах комбинат тэгэхэд 2000 гаруй ажилчинтай байсан. Одоо тэр ажилчдын ажил амьдралыг мэддгийн хувьд тэр сонгуульт ажлыг хийхээс өөр аргагүй болж үйлдвэрчний хорооны дараагаар сонгогдсон л доо. Тэгээд би тэнд 1975 оны хүртээр ажиллаад 1975 оноос аж үйлдвэр арилгын төв хорооны дараагаар ажиллаж эхэлсэн юм. Хөдөлмөрчдийн өөрсдийн санаачлагаар энэ үйлдвэрчнийг байгуулад тэдний эрх ашигын төлөө тэр сонгогдсон нөхөр ажиллах ёстой болж байгаа. Энэ ажлыг бид одоо тухайн үед нь сайн хийж ирсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрчингүй газар гэж одоо миний ажиллаж явах үед байхгүй л байсан. Мах комбинатын ажлын нөхцөл бол бас хүндхэлтэй. Хүйтэн нөхцөлд ажиллана. За тэгэл мал амтны одоо боловсруулалтын ажил энэ төр чинь одоо эрхтэй эмхтэй улсууд ажилладаг бас эдний чинь цөмийн одоо нөхцөлийн сайжруулах, зөв зүйтэй нөхцөлд ажилуулах энэ дээр бол үйлдвэрчний хэвлэл илүү анхаарал тавих ёстой байсан. Энэ ажилч одоо зохисороо хийгчл байсан. Ажил дээр хонон өнжин ажилдаг байлаа бид. Тэгэхэд манай гэргийн чинь одоо бидэнд одоо хоол ундын маань асарч өгөөл бид чинь ажил дээр л хоолцдог байлаа. Чи ийм ажил хийхэд зөв буруу юу гэж манай ихнэр ярьсан шин байхгүй л дээ. Зүйтэй байна. Энд ч одоо хүний төлөө ажил юм байна гэдгийг аль багнаас ухамсарлсан ийм л хүн байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл одоо миний өнөөдрийн энэ ажил аль гайгүй явж ирсэн бол тэр хүний ач хавьяа ихэ гэдгийг энд хэлмээр байна. Үйлдвэрчний хэвлэлийн үндсэн зорилго бол хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах. Ийм нэг зорилго нь мөн учраас өөр их ажил алга. Тэрийг одоо сайжруулах хэрэгтэй. Ер нь үйлдвэрчний байгуулагчнаар юу болох гээд байгаа юм гэдгийг манай үйлдвэрчний хэвлэлийн гишүүд өөрсдөө сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол хэний ч эрх ашигын төлөө биш, таны эрх ашигын төлөө. Та өөрөө өөртөө байгуулж байгаа байгууллага л гэж бодож ажиллах хэрэгтэй. Тийм ч мөн чанартай юм шиг байна. Хэвсний үйлдвэр гэж байсан бата манай. Тэр хэвсний үйлдвэр дээр бол илүү цагаар ажил болдог. Хагас бүтэн сая өдөр ажил болдог. Бас ийм явдлуудаа дараагаараа тэгээд одоо үйлдвэрчний салбарын төв хороо үйлдвэрчний хөвлөөр хамтарсан тийм шалгалт хэвсний завод хийгээд. Тэгээ бас тэр одоо хэвсний үйлдвэрийн дарга харьяа яамдан шүү дээ. Тэр чинь хуулийн дагуу хэрвээ тэр ажилчийн хөдөлмөр хамгаалал одоо хайхрамжгүй хандсан одоо дараа тавьсан одоо хөдөлмөр хамгааллын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ийм газрын даргыг бол тэр томилдог эрх үхий байгууллагад нь ажлаас чөлөөлөх саналыг хүртэл тавьдаг тийм эрхтэй байсан байхгүй. Тэр их том юм басан тэр чинь тэрүүнд бас нэр хүндтэй
төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг ер нь одоо их сайн үйлдвэрийг тооцогдож байсан байх жишээтэй. За ийм ажлыг бол энэ салбарын түүхрээ одоо энэ Балжин нэмийн удирч байсан энэ салбарын түүхрээ бол одоо хийж ялээ шүү дээ. Тэгэхээр ийм одоо ажилд өөрийнхөө хөдөлмөрийг зориулсан хүндээ одоо Балжин үйлдвэрчний эвлэлийн тийм мэрэгсэн одоо ийм удирдах ажилтнаа Балжин бол ер нь одоо хамгийн олон жил ажилласан, хамгийн идэвхтэй ажилласан. За намайг байх хугацаанд бол ерөөсөө манай салбарын төв хороодын одоо хамгийн идэвхтэй дарга нэг л байсан да. Амьдрал мэдгүй удирдагчтай амьдрал мэддэг хүн ярихыг нэгийн захиргаа нэгийг үйлдвэрчнэ гинэ гэж хэлж бараг болно. Өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвэл тэр хүн дотроос гарсан. Одоо энэ манай эрчим хүч геологи ухаан үйлдвэрчний холбооны дарга бол эрчим хүчний станцад багаас нэхлээл одоо үйлдвэрчний хорон даргааны хүртэл хийсэн юм шүү дээ. Эндгээрээ одоо манай үйлдвэрчний эвэл цаашдаа ажиллах их ирээдүйтэй нөхдүүд ажиллаж байна да гэж би бол бодж сэтгэл дүүрэн явдаг юм аа. Хүний төлөө ажиллана гэдэг бол нэг нөхрийг чирээд энэ хүнийг л би ингэмээр байна, тэгмээр байна гэдэгтэй биш. Нийт хөдөлмөрчдийг нийт нь хамгаалж ажиллах, тэдний эрх ашигын төлөө нэгдсэн нэг шийдвэр гаргуулах асуудал бол үйлдвэрчний эвлийн томоохон зорилт. Эрдэс баялаг эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний түүх бол энэ салбартай амьдрал тэмцлэн холбож ирсэн олон мянган хүний хамтын бүтээл билээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед бид шудраг хөдөлмөрлөж хийж бүтээсэнтэй тэнцвхүйц цалин хөлс авах, эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах эрхтэй боловч энэ эрхээ бүх ажилчид бүрэн эдэлж чадахгүй байгаа нь нууц биш юм. Иймээс жирийн хөдөлмөрчид, уурхайчид, эрчим хүчний ажилчдын төлөө зүтгэж байгаа үйлдвэрчний эвлэлийн үе үеийн ажилтнууд Чүлтмийн Балжин нэм даргынхаа эхлүүлсэн ажлыг нэр төртэйгээр үргэлжлүүлж олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100-ны тунхаг хэрэгжүүлэх нь дамжиггүй үзье. Энэ шат бол хуучин модон шат байсан. 1982 онд Төв зүйлийн дарга Лувсан Сарангүй сонгогдсны дараа Хөвсгөл аймгаас энэ чулууг авч энэ шатыг хийсэн юм. За энэ шат бол одоо мөнхийн настай ийм сайхан шат болж энэ шатаар одоо олон мянган хүн энэ байранд ажиллаж байна. Энэ ордон бол ер нь Монголын бүх хөдөлмөрчдийн өөрсдийн хөрөнгө мөнгө гэж болно. Энэ ордондоо Монголын үйлдвэрчнийхэн их хайртай. Балжин нэмгоо ер нь хамгийн одоо харилцааны өндөр одоо соёлтой хүн гэж боддгийг. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн ажил гэдэг чинь бол ер нь л одоо харилцаан дээр суйрлагдаж тэгээд хэл яриагаараа дамжигдаж энэ тэр салбарын тэр хилэлцээр энэ хамтын гэрээ гэдэг чинь биелэлэн олж ингэж бийжигдэж л явдаг ажил юм байгаа шүү дээ. Нөхөр гэдэг үгэн дээр маш их акцент өгнө. Тэгээд хүний нэрийг бол ямар ч хүний нэрийг бүтэн дуудана. Одоо өөрөөр хэлбэл хүнийг ялгадаггүй. Бие авч явж байгаа хувь хүнийхээ хувьд бол үнэхээр цэвэр цэмцгэр. Ажил хэргийн тэр эмгцэгц, тэр офсын эмгцэгц, тэр ялангуяа тэр бичиг хэргийн одоо соёл бол үнэхэрийн сайхан. Зөв менежер гэдэг бол одоо тэр хамт олонд тэр байгууллагт тэр салбарт бүр үндэсний хэмжээнд одоо ямар их өгөөжтэй байдг юм бэ гэдгийг л одоо би үнэхэрийн нүдэрэ харж тэр хүний удирдлаганд нь дор ажиллаж тэр хүнээс маш их юм заалгаж ингэж сурч хөдөлмөрлсөн юм байгаа юм. Би чинь нэгдсэн аж үйлдвэрийн төв орооны дарга нь байсан хүн шүү дээ. Ингээ хоёр салчгатай зэрэгч би алины дарга болох юм мэдэхгүй шүү дээ. 2 сар хоёулаа Балжин нэм даргаа сонгох гээд ингээд байдаг. Тэгээ түрүүл дуурснаа эрчим хүчнийг нь Балжин нэм даргыг үүдэн дуудаад Балжин дарга та манай салбарын одоо юу болно даргуулна гэж нөгөөдгөө чинь дуудаж авчаад дарга болсон. Нөгөө салбарын хөнгөн аж үйлдвэрийн салбарын нийлэн гомдолтой одоо манайхыг даанаар тэр үедээ тиймэрхүү маргаан хандвал гарч ирсэн. Тэгээ манай дарга 100% саналтай гарч ирж байсан. Ер нь их зарчимч тийм л хүн байсантай Балжин нэм дарга. Тэгээ Балжин нэм даргаас бол сурсан юм болоод маш их
бараг энэ одоо би биш одоо натаа хамт ажиллаж исэн үеийн одоо энэ цайхан залуучууд бүгдээр даргын арга барилаар одоо сурчсан. Хордлогоор үл зарим дарганд шахаад тэгдэхгүй ерөөсөө та нар бид сайн ажиллах хэрэгтэй гэж нөгөө хэдэн сайхан залуучуудаа суулгаж авал хурал семинарын бид сайн ажил тэгжээч энэ хүмүүс бидний ажлыг үнэлээд мөн тэр их айхтар уу шар үйлдвэрчин гэж бас нэрлэдэг юм байдаг. Энэ юу гэхээр засаг захиргааны нөхдөвтэй хувилдаад бас байдаг. Тим үйлдвэрчин байвал одоо үйлдвэрчинд хамгийн муу тим үйлдвэрчиндээ байсан дургу байгаагүй юм дээр. Өөрөөр хэлбэл ямар нэг асуудлыг байгууллагын эрх ашигын үүднээс шийддэг биш. Хөдөлмөрчдийн эрх ашигын үүднээс, ажилчдын эрх ашигын үүднээс. Өөр нэг юм бол улс орны эрх ашигын үүднээс шийддэг. Ийм үйлдвэрчнийг сайн үйлдвэрчин гэж хэлнэ. Ийм зарчимтай үйлдвэрчний хэвэл гэж хэлэх ёстой. Аж үйлдвэрийн буюу барилгын ажилтны Монголын эрчим хүч геологи уул уурхайн энэ үйлдвэрчний хэвлэлийн одоо энэ салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоог Балжинам дарга удирдах байсан энэ 30 гаруй жилийн хугацаанд энэ тухайн салбраас Монгол улсын хөдөлмөрийн баатар 18 төрсэн байдаг. За 5 жилийн гавшгаач 59 мянга бас төрсэн байдаг. За хөдөлмөрийн хүний төлөө шагналтан энэ хугацаанд 19 төрсэн байдаг. Энэ бол тухайн салбарын одоо үйлдвэрчний хэвлэлийн холбоог удирдах байсан одоо жүлтмийн одоо Балжинам даргын маань бас энэ манлайлал тухайн салбарын одоо ажил үйлсийг одоо ямар төвшөнд удирдах. За энэ салбарын одоо үйл ажиллагааг энэ гавьяатнууд нь одоо илэрхийлж байгаа маш том одоо илэрхийлэл гэж одоо миний хувьд үзэж байна. За өнгөрсөн хугацаанд одоо өндөр насны тэтгэвртэй гарсан хэдий ч гэсэн Балжинам дарга маань одоо Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос зохион байгуулсан ажил хаялт энэ ажил хаялтын одоо үйл ажиллагааг үр дүнд хүрэхэд одоо зөвлөн туслах энэ хөдөлмөрийн хамтын маргааныг одоо шийдвэрлэхэд бас энэ зохицуулагчаар бас оролцож энэ хамт олонны одоо энэ тэмцлийн үйл ажиллагааг үр дүнд хүрэхэд бол бас ихээхэн хувь нэмэр оруулж бас ажиллаж байна. За мөн салбарынхаа үйлдвэрчний хэвлэлийн холбоонд бол бас зөвлөх одоо ажилтнаар бас сайхан ажиллаж байна. Залуу үеэ хөгжүүлэхэд бас тэднийг энэ үйлдвэрчний хэвлэлийн ажилд бас сурахад бол үнэтэй хувь нэмэр оруулж байна гэдгийг бол бас онцолж хэлэхэд бас сайхан байна. Үйлдвэрчний хэвлэлд ажиллахад хэцүүгүй юм гэж байхгүй. Их хэцүү. Би 1971 онд гэр бүлтэйгээ танилцсан. Миний эхнэр Сүхэгийн Цэцэгмаа гэж одоо Улаанбаатарын хүүхдэлдээ уг нутг нь уул эцэг нь Сэлэнг аймгийн Шаамар сумын хүн. За манайх 3 хүүхэдтэй. Том охин маань 1975 онд төрсөн. За дараачих нь 1977 онд төрсөн. Дараачих нь 79 онд төрсөн хүү. Том охин маань одоо гэр бүлээрээ Швейцарт ажиллаж байна. Дараах охин одоо Улаанбаатар хотын тамгын газар шилжсийн дараагаар ажилладаг. Хамгийн бага хүү Пүрвдарж одоо Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэнд судлаачаар ажилладаг. Нөхдүүд ингээ явчихсан одоо хоёулаа л байж байна л да. Одоо бүхэл ээж хүүхдүүд ээж аавдаа хайртай, бүхэл ээж аавд одоо ээж аавгаа асардаг, хайрладаг. Гэхдээ манай хөгшний хувьд бол онцгой одоо тийм ээжигээ хайрладаг. Ээжийн бол одоо амны хүүхд гэж айлууд нэг хүүхдүүд ярьдаг шүү дээ. Ээжигээ бол өстой маш сайхан асарсан. Одоо үнэхээр бахархмаар дэндүү бахархмаар би ээж аав хоёроо тэгж асарч чадаагүй дээ ч юм уу хөгшнийгээ тэгж асарч хахад үнэхээр хөгшнөөрөө бол бахархаж ирсэн. Айлын сайн хүү байсан. Одоо сайн ахна, сайн дүүн байж чадсан. Одоо ийм л одоо ховор сайхан чанаруудтай. Ямар ч цагт одоо хажууд түшиг тулгуур бага нь болж чаддаг. Ямар ч хүнд хандаа гэхгүй бус ямар ч хүний хажууд тэргээрээ одоо маш их одоо өвөрмөгц сайхан дан чанартай хүн юм да. Инхри үрийнхээ ачид эцэг минийгээ эрдэнэт бинийхээ амин тал минийгээ
насан үрдийн ариухан хараа надад бидгэрсэн Монгол бүсгүй мэн автан сайхан үрсээ амин болшигэн хрич амрын хоёр сэтгэлээ эзэн тэтгэж явида хайртны ерөөсөө хүн үйлдвэрчний хэвлэлд ажиллаж байгаа хүн бол тодорхой хэмжээний ажил амьдралынхаа хэсгийг орхигдуулахаас өөр арга байхгүй. Үйлдвэрчин сонгогддог учраас нэгэнт сонгуульдороо сонгогдсон бол тэр хамт олонны одоо үүргийг биелүүлэх ёстой гэдэг асуудал байдаг учраас гараад явчих. Зүгээр нэг ажилчин бол за уучлаарай би явлаа гэдээ явцдаг. Сонгуультай хүн бол арай тэгж болдгоо. Ерөөсөө тэгш ёс байхгүй. Балжинам дарга тэргүүтэй хэсэг хүмүүс бол энэ 96 оны 5 сард бол Монголын эрчим хүч геологи уурхайн үйлдвэрчний хэвлэлийн холбоог бол үүсгэн байгуулсан байдгийг. Тэ. Энэ бол одоо мөн л нийгмийн шаардлагаар одоо болсон ийм асуудал. Тэгээд энэ үйлдвэрчний хэвлэл, салбарын үйлдвэрчний хэвлэл байгуулагдсан маань салбарын хөдөлмөрчдийн эрх ашигыг одоо яаж хамгаалах вэ? Хууль эрх зүйн хүрээнд яаж бий болох вэ гэдэг асуудал нэг номерын асуудал байлаа. За ингээд ирэхэд бол ерөөсөө хөдөлмөрийн харилцааг зохицуулах гол хэрэгсэл бол хамтын гэрээлзээр л байдаг шүү дээ. За энийг бол одоо салбарын хэмжээд байгуулахын асуудал бол тэргүүн зэргийн зорилт бол байсан л та. Ингээд бол ажил олгогч эзэдийн холбоог бол одоо салбарын хэмжээнд бол Балжинам дарга бол шинээр байгуулсан. За ингээд уул уурхай яам, эрчим хүчний яамтай за Монгол Орос зөвтмэд нэгдэлтэй бол хамтын хэлэлцээрийг бол байгуулад за энээс улбаалаад бол аж ахуйн нэгж байгууллагууд бол хамтын гэрэг байгуулгаад энэ салбарын одоо ажилчид бол энэ эрх ашиг одоо нийгмийн асуудлыг бол хууль эрх зүйн үндсэн дээр одоо шийдэх бүрэн ийм боломжтой болсон. Энэ бол одоо маш том амжилт гэж үзэх ёстой. За энэ бүгдийг одоо анханаас нь зөв зохион байгуулж одоо шангийн татаж ухаалаг алсын хараатай удирдах энэ одоо хөрс суурийн зөв тавьсан хүн бол Монгол улсын одоо аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монголын эрчим хүч геологи уурхайн үйлдвэрчний хэвлэлийн холбооны анхны дарга одоо Чөлтмийн Балжинам дарга юм а гэдгийг одоо бас энэ одоо баярын өдөр одоо тэмдэглэн хэлхийг л одоо хүсэж байна. Манай үйлдвэрчний хэвлэл 1990-ад онд нэг намын удирдлагаас татгалзаж олон намын систем тогтсон нөхцөлд олон улсын үйлдвэрчний хэвлэлд гишүүнээр хэлсэн. Энэ бол Монголын үйлдвэрчний хэвлэлд хийсэн томоохон өөрчлөлтийн нэг гэж хэлж болно. Үйлдвэрчний хэвлэлийг би тэгж хэлмээр байгаа юм. Хамгийн арчилсан байгууллага. Өөрөөр хэлбэл үйлдвэрчний хэвлэл анх байгуулагдтал даргаа сонгосон. Өөрөөр хэлбэл сонгуулийн байгууллага. Ямар ч одоо нам төрийн нөхдүүдийн оролцоогүйгээр өөрийнхөө удирдагчийг сонгож ажилладаг. Тухайлбал анхны даргаа сонгож байсан. За миний мэдэх гэхэд би өөрөө гэхэд одоо энд анх сонгогдохдоо энэ зааланд өөрийнхөө салбарын гишүүдийн өмнө сонгуул хүлээж болж исэн. За ер нь сонгуул хүлээдэг байгууллага бол одоо сонгосон хүмүүсийн өмнө хариуцлага үүрнэ шүү дээ. Үйлдвэрчний хэвлэлийн хамтын хүч их хэрэгтэй. Үйлдвэрчний хэвлэл хамтаар ажилласны үр дүнд ихээхэн үр дүн төрчихсэн. Ерөөсөө үйлдвэрчний хэвлэлийн үүсэл хөгжил бол хамтын тэмцлээс эхэлсэн юм. За энэ бол манай оронд одоо 100 гаруй жил боллоо. Энэ үйлдвэрчний байгууллага байгуулагдаад энэ өнөөгийн зах зээлийн нийгмийн үед гарсан Монгол улсын анхны 10 хуулийн нэг нь үйлдвэрчний хэвлэлийн эрхийн тухай хууль байдгийг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс үйлдвэрчний хэвлэлийг хүлээн зөвшөөрч үйлдвэрчний хэвлэлтэй хууль эрх зүйн талаар хамтран ажиллах бэлэн байгаагаа харуулсан эрх. Энийг олон улсын байгууллага тэгж үздэг. За энээсээ одоо Монгол улс босохгүйгээр сайн ажиллах ёстой байгаа.
Нийгмийн даатгалын хууль 1994 онд одоо хэлэлцэгдсэн. За 95 оны 1 сарын 1-ээс одоо хэрэгжсэн хууль 97 онд дахин өөрчлөлт орсон байдаг. За дахин өөрчлөлт ороход бол хөдөлмөрийн хүнд хортой халуун нөхцөлийн энэ одоо нөхцлөөр тэтгэврт одоо тогтоологддог асуудлыг хасах тухай саналыг гаргаж тавьсан. За энэ үед бол одоо маш олон уурхаачид, маш олон эрчим хүчний ажиллагчид бол одоо тэтгэврийн хөнгөлтэй нөхцлөөр тэтгэврт гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Газар дээр нэг хурлын гишүүд танилцсан. Ингээд үнэхээр одоо хүнд хортой газрын дор ажиллаж байгаа халуун нөхцөл ажиллаж байгаа хүмүүсийн энэ нөхцөлийг одоо байлгах шаардлагатай юм байна. Энэ нийгмийн даатгалын багц хуульд шаардлагатай юм. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд энийг суулгах хэрэгтэй юм байна гэж ингэж одоо шийдвэрлэлж чадаж байсан. 1999 онд бас л одоо их асуудал болж исэн. Засгийн газраас дулааны цахилгаан станц 4, цахилгаан шугам шилжээний газар, Багнуурын уурхаа гэсэн ийм одоо газруудыг бүр онцолж 1999 онд засгийн газраас бол Америкийн нэгдсэн улсын IEC гэдэг компанид одоо хувьчлах тухай асуудал бол ярьсан. Тухайн үед бол ажилчид бол одоо эсэргүүцэж энэ одоо хувьчлалыг эсэргүүцсэн маш өргөн хэмжээний одоо мэдэгдэл, жагсаал, цуглаан бол хийсэн. Энийг бол Балжинам дарга тэргүүтээ манай салбарын үйлдвэрчний холбооны идэвхтэн сонголтнууд бол эсэргүүцлийн ажиллагааг маш өргөн фронтоор хийж чадсны үр дүнд бол энийг зогсоож чадсан. За 3 дугаар асуудал бол 1997 онд Надаахын их хуурхад томоохон хэмжээний осол болж Надаахын их хуурхаа хаагдсан. За энэ Надаахын их хуурхаа хаагдахад 2001 онд хөдөлмөрийн хүнд хортой нөхцөл ажиллагчдыг харьяалаг болсон. Балжинам даргатай салбарын үйлдвэрчний холбооны одоо идэвхтэн сонгуультнууд тэнд ажиллаж исэн 300 гаруй уурхаачдын асуудлыг бол авч төр засгийн одоо анхаарлын төвд оруулж чадсан юм а гэдгийг бол бид бас онцолж хэлмээр байгаа. Энэ төрийн өмчт уурхаа байсан. Тийм учраас төр одоо энийг хариуц энэ одоо хохирлыг нөхөн төл гэдэг асуудлыг Монголын эрчим хүч геологи улирхан үйлдвэрчний холбоо бол одоо тэр үед бол одоо гаргаж тавьсан. Ингэсний хүчинд 3 шатны шүүхээр бол тэр үеийн ханшаар 243 сая төгрөгийг нийт 300 гаруй уурхаачдад олгох ийм түүхэн шийдвэрийг одоо гаргуулж байсан байна. Монголын эрчим хүч геологи улирхан үйлдвэрчний холбооны дараагаар Балжинам дарга ажиллаж байхдаа 38 мянган одоо иргэд хөдөлмөрчид манай гишүүдийн төлөө хийж исэн сайн үйлс олон бий. Тэрний зөвхөн жишээ дурдахад бол энэ 3 зүйлүүдийг бид хэлж чадах байна. Үйлдвэрчний хэвлэлийн байгууллагт 1973 оноос хойш ажиллаад 2007 он хүртэл ажилласан юм а. За энэ хугацаанд би Махкомнатын үйлдвэрчний хорон дарга, аж үйлдвэр барилгын ажилчдын үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарга. За энэ маань явсаар байгаа сүүлдээ хэдэн үйлдвэрчний хэвлэл болж эрчим хүч геологи улирхан үйлдвэрчний хэвлэлийн холбоо болж өргөдсөн юм а. Эрдэс соёлыг эрчим хүчний салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбооны жирийн ажилчдынхаа хууль ёсны эрх ашигыг хамгаалах тэмцэл хөдөлгөөний эрч далайц улам нэмэгдэж амжилтаар түүхэн зузаарч байхын эрүүлийг дэвшүүлье.